Even when you feel low, you can still go. Even when you feel slow, you can still go. Even when there's no hope, you can still go. I never answer to no, man. Сайн байцгаана уу? За, дахин уулзж байгаа та. Таатай байна. Уулзахгүй байж магадгүй тийм цаг үе бас зөндөө байлаа. Гацтай байна. Ингээд камерын өмнө яриад суух хувьтай л хүн юм байна. Сүүлийн хэдэн сар юу ч болоод өнгөрчөө. Юу ч туулаад гараад ирөө. Үнэхээр шок. Одоо хүртэл ингээд шокноос бас бүрэн гарч амжаагүй явж байна. За хорт хавдар гэдэг нэрийг сонсч л байсан болохоос биш нүүр тулаад ингээд туулаад гарна гэж үнэхээр төсөөлж за зөөдөлж байсангүй. За амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхүү те. Нэг л өдөр хорт хавдартай гэдэг мэдээ сонсдгол юм байна лээ. Азар бас яаж очиж үзүүлээд оншоо тогтоолгосон. Тэрнээс бол 7 юм уу 2-7 хоног хитэрсэн бол тэгээд найдлаггүй болох байсан. Өстой сонио юм шүү те. Инээ түрээд идэм байл шүү дээ. Ингээд эмч орж ирээд за тэгтээ тэр эмч бүр амар шууд хэлдэг. Орж ирээл за шинжилгээний хариу гарсан. Хорт хавдартай байна. Би бүр what инээ түрээд байгаа юм чинь. Манай хүн бүр шоконд орсон. Тэгээ би бүр окей л гэсэн. Өөр ердөөсөө хэлэх үг олддгүй юм байлээ. Тэгээд инээ түрээд идэх юм байлээ. Итгэж чадахгүй, хүлээж авч чадахгүй л байгаа юм л да. За тэгээд одоо ингээ эмчилгээнд ороод, эмчилгээнийхаа талд ороод явж гин. За эхний алхам бол хорт хавдрын голомтыг авах хагалгаа байсан. За түүний дараа хим эмчилгээ эхэлсэн. За одоо хим эмчилгээнийхаа талд ороод явж гин. 6 сар хим эмчилгээ хийлгэлээ. 12 дахьтаа сая түрүүчийн 7 хоногт ороод одоо дахиад нэг 12-ыг давчвал илэг шилжүүлэн суулгах хагалгаа орох ёстой. За илэг маань бол ерөнхийдөө ямар ч найдлаггүй болсон гэж үзээд илэг шилжүүлэн суулгах бүр бүтнээр нь солих шаардлагатай гэд одоо тэр хагалгаагаа хүлээнгээ хим эмчилгээнд ороод за илгээж бас ингээ өвдөнгүүт нь тэр даруйд нь сольчдгүй юм байна л да. Эмчилгээ хийж жоохон ингээд нөө хавдрыг бууруулж агаад за тэгээд өвчлөөд 12 сар болсны дараа сольдог гинэ. Тэгээд миний хувьд ч одоо өвдөд 6 сар болж байгаа болохоор дахиад 6 сар хүлээх л ёстой юм байна. За иймэрхүү сонинтой хэдэн сар байлаа. За хим эмчилгээний явцад за ярих гэхээр сонь санагдаад байгаа юм. Ярих гэсэн чинь ингээд нөө яадаггүй, эвэлж өгдөггүй. Яг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна л да. Хим эмчилгээ бол амьдаар нь зүгээр л амьдаар нь л алд юм байна. Би бол яг тэгж мэдрээд явж байна. Тэгэхэд хим эмчилгээ нь хавдраасаа шалтгаалаад за тухайн хүний биеийн онцлогоос хамаарат өөрөөр үйлчилдэг юм байна. За миний хувьд бол нэлээд хүчтэй 4 төрлийн хорыг шахуулж байгаа. За энд ингээд гуур суулгаад энэгээр ингээд бие рүү шахдаг. Судсаар хийхээр судас дийлэхгүйгээд. Миний хувьд бол хим эмчилгээнээс гарах бүх л одоо сөрөг үр дагавруудыг үзлээ. Заримдаа яг үндэ боли те ингээд бууж өгөөд тэ өгөхстэй бол үхвэ гэж бүр ингээд орилмоор тийм үеуд бас зөндөө байлаа. За заримдаа шүд зугаатай өөр хүмүүсийнхаа төлөө даваад гарах ёстой гэд өөрийгөө хүчлээд босоод тасгал хөдөлгөөн хийгээд явах үе ч зөндөө байна. Тэгээд одоо юу гэдэг химийн тариа чинь нэг ясны хорол шахаж байгаа юм л да. Хороор ингээд тэр хавдрын хэсийг одоо хүүлэх зорилгоор бие рүү шахаж байгаа. Гэтэ тэр хор нь ингээд биеийн бүх хэсийг алдаг гэх юм уу? Одоо бүгдийг нь алдаг. Эрүүл эсүүдийг хамтд нь устгадаг гэсэн үг. За тэгэхээр ялцчгүй бид маань эрүүл эс байхгүй болохоор шинэ өвчнүүд бий болно. Шинэ одоо гаж нөлөөнүүд гардыг байна л та. За тэгээд сүүлийн 2 сард миомтой бас миом ургасан нөө биеийн дархлаа муудад ирэхээр ингээ шинэ өвчнүүд бий болж байгаа байхгүй юу? Миом ургасан одоо бас миомны хагалгаанд орно.
Иймэрхүү юм болдгийм байна. Тэгээ одоо л ингээд нэг яриад суух дагаа болж гин сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд ч гэсэн. Жишээ нь түрүүчийн 7 хоногт л ингээд миний хүзөө би ингээд яг нэг шаврын хүн шиг шавраар хийсэн юм шиг ингээд хагараад бүр амар болсон. Тэгээ яг тэр үед бол надад юу гэж бодогдсон бэ гэвэл ер нь би даахгүй маань гэж бодогдсон. Тэгээд бали ер нь ингээд бууж өгье дөө гэдэг тийм бодол төрсөн. За тэгээд ээж хүн чинь тийж чаддгүй юм бэлээ. Ээж хүн чинь эргээл хүүхдүүдэд араал энэ хүүхдүүдийн төлөө те би л хийх бол өөр хин хийх юм гэдэг тийм дотроос нэг тийм юм ундраал. Тэгэл нөгөө сөрөг бодлуудаа мартаал босоол тасгалаа гэж алхаал те. Хоолундаа идэл хоолунд идэж чадахгүй байсан ч гэсэндээ нундгалж сүүнд хийж уугаад ч юм уу тэгэл хүн чинь ер нь амьд гарахын тулд тэгэл чадах бүхнээл мэдээж хийн те. Тэгээд зовлон даагаад идэг гэж үнэн маш хэцүү бүр ингээл алхан тутамдаа хорон бүр өвдөлт мэдэрж байгаа хэрнээсээ л бүр ингээл шүд зугаал тисэл бүр ингээл те 5-10 жилийн цаатхаа төлөвлөөл хүн яг тийдгийм байлээ. За тэгэд ийм л байдгийм байна. Иймэрхүү сонинтой суужин. За сая 4-р өдөр хиймээс салгуулсан. Хийм тараагаа салгуулад нэг дараагийн нэг 2-3 өдөр бол нам ундаг. Нөө хиймийн тараа нь хавдралуугаа атак хийгээд дайралт хийгээд тэгээд биемаа сүлдээд унчт юм байна л да. Дам хамарж авжаар идэтэй юмнууд туурчдаг. Тэгээд ярьж чадахгүй, ярих тэгэл усчууж чадахгүй те. Ярихаар ингээд шүдэнд өргөдөд өвдөд. За тэгээ хүл гарын хумснаас цус гарна. Гарын энэ хээнүүд ингээд нугламаар хагараад цус гарна. Нөхсөв болгоноос л цус гардгийм байна. Би ер нь тийм нэг эерэг хүн юм шиг байгаа. Аль болох юмыг болох бүтэх талаас нь харна те. Даваад гарна гэсэн дандаа ихтгэлтэй байдаг. Альва хэцүү зүйлтэй тулгарх болгондоо энэ удаа ч гэсэн бас яг тэгээл те. Болох ёстой юм болдгоороо болж байгаа. Хавдарчин гэхдээ маш олон шалтгаантай зөвхөн хооллол, зөвхөн эрүүл амьдралын хэв маяг биш те. Сэтгэл зүйтэй холбоотой, дээрэс нь удамшил, гентэй холбоотой, ген үү биш үү гэдгийг шалгуулах гад бас өчгсөн. Тэгээ хариу нь 3 сар болоод гард юм байлаа. Одоо 10 сард гарна. За тэгээд хавдартай гэдээ ер нь ингээд сонсохоор хүн болгонд үхлэл толгойд орж ирдэг хамгийн дөрөнд. За тэгээд 4-р шат, эцсийн шат энтер гэхээр те шууд л ингээл болчихж байгаа юм уу л гэж санагддаг. Технологийн дэвшилтэд 900 амьдарч байгаа болохоор хавдар бол хүн өөрөө хүсэх юм бол хичээх юм бол бас даваад гарчиж болдог болчихсон байна. Маш олон хүмүүс хавдрыг даваад гарж ийн, маш олон хүмүүс давж гарч чадахгүй байна тийм үү. Миний зүгээс харахад бол маш хэцүү. Чи энийг давж гарах юм бол амьдараа те үхээд бараг сэхнэл гэсэн үг. Ерөөсөө л яг тийм л юм байлээ. Бүр ингээд өдөр болгон бие рүү атак хийн, сэтгэл санаа руу атак хийн те. Бүр ингээ юу ч бодож чадахгүй. Би бүр нэрээ хүртэл марцсан. Ийм имчилгээнд ороод явж байхдаа ам дүүнер сонсох, харах, за тэгээ санамж хүртэл ингээ балардтсан байлээ. Нүдмаа солир болоод юм болгоныг 2 болгож хараад амт мэдрэхгүй, үнэр мэдрэхгүй, дээрэс нь сонсгол маань гажаад те ингээд хүний хэлж байгаа ямыг буруу сонсон, аль эсвэл те ингээд ерөөсөө наалдахгүй, чихэнд нь ерөөсөө наалдаж ингэж орж ирэхгүй ингээд би одоо тэр үгнээс нь ингээд үг барьж авах гад чадахгүй ч юм уу бүр тийм болд юм бэлээ. Эхний 3 сар бол ерөөсөө мэдгүй баян ингээл дайралтанд өрцөөр агаал таарсан. За тэгээд 3 сарын дараанаас мэдрэхүй маань буцаад сэргээд буцаад ингээд сэргэхдээ бүр илүү тийм нөө сенситив эмзэг болж сэргэдэм байлээ. Дуу чимээг маш чангаар сонсно. За дээрэс нь үнэр авч чадахгүй болно. Хөгжмийн дуу энэ бүр хитрхи бүр ингээд надад намайг шууд л ингээд өвдөгдөг тэгж сонсогдно ч гэдэг юм уу те. Буцаад маш эмзэгээр сэргсэн. Газар маш сайн эмнэлэг сонгож ирсэн байна лээ. Тэгээд энэ эмнэлэг бол Австралид бас хавдраараа нэлээд тэргүүлдэг эмнэлэг байсан. Аялж явж байгаад за аялаа төлөвлөөд 3 сарын дараа дуусна гэд. Тэгээ 3 сарын дараа буцаад Gold Coast очно гэд байр энэ төр хайгаад бүр ингээд яг төлөвлөөд явж байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд те бүр сонсож байгаа ч хүний газраа ирээд
Тэгээ байшин сав бүх юмаа зохицуулаад ингээд одоо энд төвлөрсөн байж гэн. Сайн муутай зэрэгцээд амьдрах сайхан те. Сүүлийн энэ 2 жилийн хугацаанд бол 2-3 жилийн хугацаанд би маш их юм ойлгож авч байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ойлгож авч байна. Амьдралд юу ч тохиолдож болдог гэдгийг одоо ингээ хараад биеэрээ туулаад явж байна те. Маш олон шалгуурыг давсан, маш олон гоё ухаарл олж авсан. За гоё юм үзэж те, байгалийн сайхантай танилцсан тийм 2 жил өнгөрлөө. Аялаад бүр яг жилийнхаа он дээр шүү. Имлэгт ирдэг юм да. За үсээ хосулсан энэ париг зүтсэн байгаа. Үс арьс, хумс, за тэгээд ерөөсөө бүгд дудаа болд юм байна. Бие маань бүх эсүүд одоо үхээд сэргэхдээ маш хурдан шинээр сэрэгдэм байна гэж бодсон. Яагаад гэвэл яг ингээ үс хумс эргээд ингээ ургахтаа маш гоё эрүүл мөн хурдтай ургад юм байлээ. Шинээр л дахин төрөх юм уу да. Маш олон хүнд сэрэмжлүүлэг өгөөд бас нэлээд олон хүнийг одоо авраад явж байгаа гэж харагдаж байгаа. Тэгээ хүмүүсийн илгээж байгаа текст мессежүүд, сэтгэгдлүүд намайг бас ингээд сэтгэл зүгээр минь маш сайн өргөж босгож өгдөг. Маш олон хүн миний видеог үзээд очиж шинжилгээ өгөө, зарим нь ингээ те ургацаа ургасан байна. Тэрийг ахууллаа. За хавдрын ихэнх шат бүр хавдартай хүн хүртэл байсан. Тэгээд хавдрын ихэнх шат байсан байна. Баярлсан талархснаа илэрхийлээд. Тэгээ би бас бодсоё ингээд надаар дамжууллаа те. Маш олон хүнд ийм юм болох боломжтой гэдгийг бас харуулад эсрэгээрээ даваад гарах бас боломж байдаг шүү те гэдгийг бас харуулахыг зорьсон болов уу гэд би бас өөрөө яг харуулахыг зориод явж байгаа. Юм болгон учир шалтгаантай байдаг гэдэг шиг яг л болох ёстой юм болдгоороо болж байгаа. За магадгүй одоо би нэг хавдраа үзээ ядаад ч юм уу ингээд нэг бол бүр ингээд гутраад гунаад байгаа юм бол байхгүй. Магадгүй энэ надад бас нэг боломжийг авчирж байгаа гэж харж байгаа. За тэлээгээд нэг баярлаад гүгээд ахын хашийн те. Зүгээр л болох ёстой юм болгоороо болсон. За эргээд би өнүүгээрээ олон хүнийг аварч байгаа, олон хүнд мэдээлэл түгэж байгаа. Магадгүй би ээжийнхээ амийг аварсан ба хийж маань Солонгос байж агаад. За би тэгээд ээжийг буцаад Монгол руу явуулах гээд бүр ингээд ятгаад дийлэхгүй байсан. За тэгээд яг хавдартай болсны дараа ээж маань Монголд очиод за тэгээ Монголдо шинжилгээ өгсөн чинь ээж бас яг бүдүүн эцэнд нь ургацаа урагчсан, маш олон сар цус алдаад, цусгүй болчихсон бүр ингээд те яаралтайгаар хаалгаанд ороод амин аврагдсан байгаа. За тэгээд ээж маань ирээд явсан. Тэгээд дараа нь ингээд бодож байхад яг тэгж санагдсан надаа. Магадгүй ээж маань хүрсэн бол давж гарч чадахгүй байсан байх. Гэт яг ингээд бодохоор за би угаасаа даваад гарчих юм чинь гэж санагддаг. Ер нь аль ингээд хавдартай болоод бие өвдөөд хөвтөж байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал нь юу байдаг вэ гэвэл сэтгэл зүй. За өөрийгөө анхаарах, өөртөө анхаарах юм байна. Рутин те өдөр болгоны хийх ёстой дадлууд буцаад эргээд бид нарыг авардаг. Нэг юм ингээл алдагдахад эргээл өвдчихдөг. Тэгэхээр яг өдөр тутмын өөртөө анхаарах цаг за тэгээд өдөр тутмын хийж байгаа жижиг үйлдэлүүд маань буцаад эргээд бас бид нарыг хамгаалд юм байна. За мөн олон хүмүүсээс 4-р шат хүртлээ яагаад юу ч мэдээгүй ингээ явчваа гэдэг асуултууд ирсэн. Тэгэхээр хавдар чинь өөрөө wild те чимээгүй тахалахгүй юу. Юу ч мэдэгддэггүй. За магадгүй би тэнэгдээ ч юм юу ч мэдээгүй гэж магадгүй. Юу ч мэдэгдээгүй надаа. Мэдгцэн юмнууд нь юу байсан бэ гэвэл би ядарсан, нойр хүрээл яваад байсан. Тэгээд айгүй тийм нэг стресстэй байсан. Маш их стресстэй байсан. Юу ч болоогүй байхад ингээл цаанаасаа тийм сөрөг болол стресстэй л уурлал те уур хүрээл, нойр хүрээл байн гунтмаар санагдал байдэм бэлээ. Тэр л одоо гарч байгаа нөлөө байсан. Өөрөөр бол юу ч мэдэгдээгүй. За тэгээд элэг бүрэн автаад тархаад ирсний дараа яг ингээд ходоод хэсгээр өвдөж байгаа байхгүй яг энэ цээж хэсгээр өвдөд. Тэгээд би болохоор ходоод өвдөж гин гэж бодоод имлэг дээр очив. Тэгэхэд л 4-р шат хүртлээ явчихсан байсан. Тэгэхээр яг ингээд нэг бид нар мэдгүй одоо юу гэдэг ялангуяа манай монголчууд ч жоохон хинэггүй шүү дээ. Хин л нойр хүрэхээр хавдар ээж магадгүй гэл очил үзүүлдэг үлээ те.
төмөр дутагдал. За ядраад байгаа юм байна. Би ч нэг аялж исэн болохоор аялалтаа ядраад байгаа юм байна энэ төргээл яг тэгээл бодоод явж исэн. Тэгээд одоо энэ бидний амьдарч байгаа нийгэмд цаг үед ердөөсөө өөрийгөө л чагнах хэрэгтэй юм байна. Өөрийгөө байнга чагна те. Энэ эргээд баашлагдж байгаа юм шиг эсвэл одоо юу гэдэг хин нэгэнд эрхлэхэд тунах гээд байгаа юм биш штэ. Зүгээр л өөрийгөө сайн чагнаад өтөгнөө ажигл, нойроо ажигл те. Сэтгэл зүгээ ажигл энэ бүгд чинь л яг хавдрын шинж. Хавдар бүр ханиаднаас илүү дархалттай болчих. Амар агааз. Одоо ингээд манай хавдрын эмнэлэг өдөр алган дүүрэн байдаг. Бүр ингээд өдөр алган эмчилгээ ингээд дүүрэн хийгддэг. Ороод ингээд харахаар залуу хүмүүс их болчихсон байна. Хөрх юм тэгэл эмчилгээгээ даахгүй хүмүүс зөндөө байна. Тэгэд ялтчгүй хорд хавдар гэдэг энэ аимшигын зүйл бол маш залуучсан байна. Гэдгийг одоо ингээд хавдрын эмнэлгүүдээр ч юм уу яваад харахаар бүр ингээд цаанаасаа л харамсал төрөөд идэг. Заримдаа ингээд боддог байхгүй юу? Яагаад би ингээд те юун дээр ингээд алдчихваа? Би ч өг нэлээд амьдралын бас зөв хэв маягтай хоолундаа бол нэг хамаагүй хоолунд идээд идэггүй яг л өөрийнхөө иддэг хоолнуудыг л иддэг. За тэгээд бас нэлээд урьдчилан сэргийлэх юмнуудыг хэрэгэлдэг байсан. Одоо жишээ нь лимон, сод, сармис гэл би бүгдийг амьдралдаа хоолндоо хэрэгэлдэг байсан. Тэгээ магадгүй аялалд гараад би бүх хэрэглээгээ хуванцар руу шилжүүлсэн. Нөгөө хагарах эрсдлээс хамгаалаад хуванцар маш их ашигласан. Магадгүй тэрнийх ч байж магадгүй. За тэгээ хуванцартайгаа холиод аяг тавг угаагч саван гэл те. Тэр л миний амьдралд одоо шинээр гарч ирсэн гэх юм уу шин одоо солигдсон зүйлс байсан. Тэгээ магадгүй тэрнээс ч үүдсэн байж болно гэж бодсон. За сэтгэл зүйн хувьд бол би нэг тийм айхтар бас стресстэй одоо хүн амьтанд гомдоод гутраад бас яваад идэх хүн биш байсан. Тэгээд мэдхгүй одоо юунаас болсныг жинхэнэ бурхан зүтгэр хоёр л мэдэх байх гэдэг шиг. Тэгээд аль болох эргэж бас яач уу юунаас болчих уу гэж бодохгүй байхыг хичээдэг. Нэнтэл ингээл болцсон юм чинь тий. Одоо тэр өнгөрсөн баларсыг хаяад яаж давах уу? Яавал би тий эрүүл үлдэх үү? Эрүүл болох уу гэдэг дээр л төвлөрч байна да. Тэгэд би яг нэг иймэрхүү нөхцөл байдалд орохоор өөрийгөө даван гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг. Өөртөө яг тийм тушаал өгдөг. Тэгжээж даван туулдаг. Тэгжээж л мэдээж те тархиндаа тийм тушаалыг өгжээж л эргээд бид нар өөрсдөө авардаг. Тэгэхгүй ингээл хэцүү байна, өвдөд байна гэл ингээл жишээ нь орондоо гэвтэл ах юм бол маш хурдан муудд юм билэ. Би яг энийг туршиж үзсэн. 3 өдөр тасралтгүй орондоо бие чагнаад хэвтгэхэд л цагаан эсвэд маань унаал хэм эмчилгээнд орох боломжгүй болж байгаа байхгүй юу. Тэгэл эргээл бясалгал хийгээл өөрийгөө тайвшруулаад одоо биетэйгээ ярилцаал та би организмда тушаал өгөөл одоо тий цагаан эсвэдээ нэм энтер гэл ингээ яриад эхлэхээр 2 хоногийн дотор маш хурдан өсд юм билэ. Бүр гайхалтай. Тэгэд бид нэр өөрөө өөрсдөө л аварна. Бид нэр өөрөө өөрсдөө л бурхан юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ яалтчгүй хүний тарих, бие организм өөрөө маш гайхалтай. Ашиглаж чадах юм бол тий мэдэрч ашиглаж чадах юм бол бид хүссэн болгоноо авах боломжтой байхгүй юу? Харамсалтай нь хүн болгон энд итгэдэггүй. Хүн болгон хийгээд идэггүй. Одоо тэгтээ бас харьцангуй өөрчлөгдөж тий. Хүмүүс бас илүү өөр дөрөө төвлөрч ажиллаад, өөртөөгөө тулж ажиллаад тархиа удирдаад бас манифест энэ төр хийгээд идэг болчихсон байна лээ. Тэгэхээр бас баярлалаа штэ. Зовлон жаргал аль алийн бид нар өөрсдөө л мэдэрнэ, өөрсдөө л туулна тий. Тийм учраас зовх уу жарах уу гэдгээ бас өөрсдөө л сонгоно л доо. Тэгээд хүн болгон эрүүл байх болтугай. Эрүүлэл бай. Эрүүлэл ахад тэгэл болондоо эрүүл хүмүүс гэдэг ингэж боддоггүй. Би ч гэсэн эрүүл байхдаа ердөөсөө ингэж боддоггүй байсан. Эрүүл байхдаа тэгэл бие голоол тий тэрийгээ чингмээр байна, энийгээ чингмээр байна гэл шал димээ бодоод идэг байсан байх лээ. Өвдөд ирэхээр яалтчгүй нөгөө олон хүсэл маань хумигдаад баг болчтой штэ. Тэгээ эрүүл хүмүүс маш олон димээ зүйлс хүсч цагаан сэтгэл зүгээ үрдэг. Юу гэдэг вэ нөгөө эрүүл хүнд мянган хүсэл өвчтөн хүнд нэг л хүсэл байдаг гэдэг бол яг үнэн. Эрүүлэл бай. Эрүүл байгаа цагт жижиг сажиг асуудлууд бол юуч биш. Иймэрхүү сонинтой би явж байна да, сууж байна. Тэгээд өдөр алган ийм цоглог байхгүй.
орноосоо босоод галтайгаа ороод нөгөө их энерги маань алга болчихно. Бүр гайхалтай. Бүр ингээл тэгэл алга болчихно. Буцаал ингээл нурмаагаал, унаал, орлогоо яваал. Хөвтөх үеч байна. Тэр өдөр жөнгөө дуулж бүжиглээд охинтойгоо тоглоод хүүхдүүдтэйгээ марзалзаад байх үеч байна. Тэгэд өдөр алган шал өөр байдаг юм байна лээ. Зарим өдөр уйлж унжмаар санагдсан үеч байна. Зарим өдөр бүх юмдаа талархаад инээж баясаад байх ч үе байна. Тэгээд цаанаасаа нөө хэм хэмжилгээ маань бас ингээд сэтгэл зүйрөө маш их дайралт хийд юм байлээ. Өдөр алга ингээд гутрахгаал, гунхгаал муу юм болгоныг бодгоод байх үе зөндөө байдаг. Уйлийгээд уйлж чадахгүй ч зөндөө байна. Уйлахаар ингээд нулимсандаа арьс маань түлэгдээд хорсоод уйлж чадахгүй. Сонио. Тэгвэл өвцөн хүмүүс маань хүчтэй байх, эерэг байх биш те. Гэр бүлийнхэн одоо яг тэр өвдсөн хүний эргэн тойрны хүмүүс сэтгэл зүй маш чухал байд юм байна. Одоо эргээд бид нэр өөрсдөө өвдсөн гээд эргэн тойрныхныгоо бас зовоож болохгүй тий. Өвчтэй байгаа хүмүүсийг хасарж байгаа хүмүүс маань бас хүчтэй эерэг байх хэрэгтэй. Эргээд нөгөө өвчтөндөө хэлж байгаа үгсээ маш сайн бодож хэлж явах хэрэгтэй. Болж өгвөл олон юм асуухгүй тэр хүнийг сонсоод хаяа зүгээр л сонсоод өгчих хэрэгтэй юм байна. Тухайн хүнд өвчтэй байгааг нь байнга сануулад байхгүй те. Зүгээр ингээд жирийн хүн шиг одоо хайрцах бас их чухал юм байд юм байна. Тэгээд ердөөсөө л багийн ажиллагаа. Асаргаа маш чухал юм байлээ. Бүр маш чухал юм бол сэтгэл зүй асаргаа хоёр л байд юм байна. Энэ хоёр төр тулгуурлаж идэх идэхгүй даван тулах маань шалтгаалт юм байна л гэж ойлгож авч байна. Миний хувьд бол хавдар бол хүнийг яаж өөрчилж чадхаар тийм амар зүйл. Тэгээд гутраал өвдөөл хэвтэд байх юм бол давж чадахгүй байх боломжтой юм байна лээ. За эсрэгээрээ өөрийгөө тайван байлгаад, бясалгаад, инээж хөөрөөд те эерэг байгаад ирэхээр бас боломжгүй зүйл бол биш байгаад байгаа байхгүй юу? Тэг яалтчгүй биен дээр гараад ирдэг. Түрүүн биелсэн те. Гутраал сөрөгийн бодол хэвтэн гутал бие эсүүд бүгд унж байгаа байхгүй юу? Тэгэл эргээд цусны шинжилгээ өгөхөд хэм хэмжлэгэнд орж чадахгүй болцсон байдаг. Эргээл бясалгаал, эерэг байгаал, инээж хөрөөл өөрийгөө тайван байлгаал 9 жорын бодохгүй байгаад ирэхээр буцаал бүр ингэ 1-ээс 10 хүртэл өссөн маань чинь цагаан эс маань. Тэгэл яг тэндээс ойлгож авч байгаа юм чинь эерэг байх гэдэг чинь ийм чухал байд юм байна шүү. Тэг удахгүй цаа өрөөл болчаад энэ болгон эргээд дурсамж болчихсон байх гэж найдаж байна. За видеогоо энэ төр гэл ингэ суухаар ердөөсөө ингэ тархинд юм орж ирэхгүй. Тархимаар бүр ингэ одоо юу гэдэг вүлээ. Яг нэг тэнэг хүн шиг болчихсон. Бүр ингэ юу ч бодож чадахгүй. Тэгэл компьютераа хараад ингээл 2 цаг суугаал юу ч хийсэн юмгүй босол явж байгаа юм чи. Яг бол нэг тархи маань бүр ингээд гүлээчихсэн. Юу ч бодож чадахгүй, ярьж чадахгүй, үг хэл маань эвлэхгүй болчихсон байсан. Ингээ одоо эргээд аваа байранд орж байна. Ер нь бол цаг хугацааны л асуудал юм байна. Нилээн хугацаа шаардлагатай юм байна. Тэмцээд өдрөө алхан одоо өөртөө тулж ажиллаад байх юм бол бас хүний бие чинь гайхалтай маш хурдан сэрэгдэг. Одоо жишээ нь би ингээд юу ч бодож чадахгүй байсан үедээ тоолно 10 100 хүртэл тоолоод ухрааж тоолно, өсөг хэлнэ, утасны дугаарыг цээжлэн гэдэг юм. Тэгээд ирэхээр тарих маш хурдан сэргэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг өөртөө тулж харьцах маш чухал юм байна. Эрүүл ахтаа ингээд өөрийгөө голоол станут маанч тийм байна, хамар маанч тийм байна, гидс маанч тийм байна гэж голоод өгдөөсөн. Сая бүр ингээд өвдөл өөрийгөө толон хараад буцаад хуучин видеонуудаа үзэл ёо би ямар хөөрхөн байсан бэ, ямар гоё байсан бэ гэж хатаарах юм чинь. Тэгээд хүн нэрээ ханц цаддгүй юм тий. Баян илүү юм шүнжээдэг. Би яг тэрийг маш сайн ойлгож байгаа. Толонд хараал харивангаа голоол гидсээ таргалж ийн гэж голоод идэв гэсэн. Одоо би ингээд сая хим эмчилгээ эхлээд 6 айл нэмчихсэн байгаа. Одоо би ингээд нилээн жин нэмсэн байгаа байхгүй юу. Тэгээд эргээд одоо яг нөгөө хуучин яг голж исэн үеийнхаа биеийг харахаар oh my god ямар гоё юм бэ гэж бодсон шүү. Тэгэд бас л надад нэг юм ухаар болох чил энэ өвчин надад тэр ирсэн баг. Ухаарч гинөө ойлгож байна. За бай бай.